Өнөөдөр уул уурхай яам сэтгүүлчтэй хийх анхны уулзалтыг хийлээ. За энэхүү уулзалтаа нээлттэй уул уурхай хэмээн нэрлэж хүссэн асуултанд хариулсан байна. За энэ үеэр оюу толгой гэрээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар анх удаа мэдэгдлээ. Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч гадны компани өөрсдөө байгуулсан гэрээгээ зөрчөөд эхэлсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээгээ Монголын талд нэмж байгаагаа илсэн. Энэ нь монголчуудын эзэмших 34%-аас олох орлогыг багасгаж, дээрээс нь улам их хөрөнд унгаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ доктортой байдлын тухай ашигт малтмлын тухай хуулиудад өөрчлөлт хийсний үндсэн дээр оюу толгой гэрээг өөрчлөх бодолтой байгаагаа Эрдэс соёлын эрчим хүчний сайд өнөөдөр аль биесээр мэдгдлээ. Өөрсдөө болох улсын хурлын хэлцүүлж ажилладаг суулгаж байгаа. Тэгээд таны алхалсан хариу өгсөн дараатай цацхан газар ажиллаж ажлын хэсэг байгуулсан дараа ажлын хэсэг нэг нь бол бас тооны асуудал байна. Тэгээд хамтарч юм шийдэж байгаа. Хоёрт нь гэрэнийхээ биелэлийг бас болохгүй байгаа. Тэгээд нөгөө өөрсдөө ажлын шинжилгээ хийх Оюу толгой гэрээний хэрэгжилтийг хангах улсын хурлын 57 дугаар тогтоол батлагдаад удаж байгаа. Энэ тогтоолын хэрэгжилтийг өмнөх засгийн газар сайн гэж дүгнсэн. Өөрсдөө ийсэн ажлаа сайн гэж дүгнэх хэрэг гүйцэтгэх засаглал байх ёсгүй. Энэ нь Монголын парламентын хийх ажил бүтээгдэхүүн хуваах гэрээний өөрчлөлт ганц оюу толгойгоор хязгаарлагдахгүй. Саяхан шүүхээс 1 тэрбум гаруй төгрөгийн өрн дунсан Петрочайна тамсаг нийтийн гадны хөрөнгө оруулалтын компаниудад мөн хамааруулна. Ингэснээр уул уурхай яамны шинэ үр явуулах харилцан ашигтай байх залтанд нийцүүлэх юм байна. Монголын төр өнөөдөр энэхүү оюу толгойтой холбоотой томоохон мэдээлэл хийлээ. Үйл явдал хэрхэн өрнөхийг НБС цаашд мэдээлнэ. Наранбаатар.